Намын дарга улсын хурлын гишүүн Ганбаатар Дархуул аймагт ажиллалаа. Тэрээр орон нутгийн иргэдтэй уулзаж намынхаа бодлогыг чиглэлээр танилцуулсан байна. Иргэдийн хувьд улс төрийн намуудад өгөх итгэл суларч байгааг илэрхийлжээ. Ганбаатар гишүүн хөдөлмөрийн үндэсний намын тэргүүнээр сонгогдохдоо ирэх улсын хурлын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулна хэмээн ам алдсан удаатай. За тэр жутгаараа намын гишүүд дэмжигчтэй нэмж намын хорооны үйл ажиллагааг орон нутагт жигдрүүлэхээр ханцуу шамлан ажиллаж байна. Хөдөлмөрийн үндэсний нам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн гарцыг ирж хайж байгаагаа хэлж байгаамаа. Ах намууд нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол хүний үнэлэмжийг дордолж хүний орхисон бодлого чиглэл барьж ирснийг тэрээр шүүмжилжээ. За үүнд ч Дархуул аймгийн иргэд санал нийттэй байгаагаа илэрхийлжээ. Энэ бол үнэхээр одоо ард түмний захиалга гэдэг бол одоо захиалгын захиалга нам гарч ирж байна. Зам өөрөөр яваарэ. Ард түмэн чинь туйлж байна шүү. Улс орон чинь юуч болж шүү. Тэгэхээр хөдөлмөрийн үндэсний намбад хөдөлмөрийн хүний төлөө энэ бол үнэхээр Монголын ард түмний одоо хүсэл сонирхолд нийцж байгаа нам шүү. Ард түмэн бол энийг сайн хүлээж авч байгаа. Сонголтоо зөв хийх бол өнөөдөр ямар янзын ядууч өдөө байдалд хүрсэн байгаа гэдэг. Тэгвэл одоо хэрвээ энэ сонголтоо бид сонголтоо буруу хийчих юм бол одоо жинхэнэ нөгөө илгээрээ газар нүлхэж одоо яах юм байна. Тийм л хэмжээнд хүрэх нь шүү ард түмэн. Тэгэхээр бүгд л одоо дор бүрдээ өр бүрдээ ах トゥ нэртэй одоо зөв сонголт нам биш хүнийг шүү. Хүний нэг зөв харж сонгох ёстой шүү. Иргэдийн улс төрийн нам хүчинд итгэх итгэл алдагдсан нь Дархуул аймгийн иргэдийн уулзалтаар харагдаж байна. За байгалийн баялаг уул уурхай түшигсэн эдийн засагтай манай улсад эх орно гэсэн сэтгэлтэй улс төрчид дутагдж байна. Тиймээс шин залуу Монголын отгон улс төрийн нам болох хөдөлмөрийн үндэсний намд итгэл хүлээлгэж байгаагаа нийн үгүй хэлж байна. За Ганбаатар гишүүн намынхаа ажлаар нийслэлийн 9 дүрэг бүх аймаг орон нутгаар явж иргэдтэй санал солилцно гэж байгаа. Өөрөөр хэлбэл Дархуул аймагт хийсэн уулзалтын түвшээ үргэлжлэнэ. Гэхдээ хөдөлмөрийн үндэсний намын хувьд энэ удаагийн сонголт оролцож чадах хэсэг нь эргэлзээтэй байгааг улс төрчид хэлж байгаа. Ганбаатар гишүүн намын нөхдийн хамт үнэмлэхүй ялалт байгуулна. За цаашлаад эх жилийн ерөнхийлөгчид сонгуульд хүч үзнэ гэж бааж сайхан батлагдсан сонгуулийн шинжилсэн хуульд сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа доктортой явуулсан улс төрийн нам хүчин сонгуульд орохоор тусгасан байдаг. За харин үүнд тэрээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Одоогоос 4 жилийн өмнө нийслэлийн хөрсний бохирдлыг байх ёстой